Одмон дээр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани болон Одмондрын алтан гишүүд юунд итгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр мөнхийн цогцванг цогцванг гэж үгийг зарим хүмүүс ойлгож байгаа хаа. За Фридрих Земиш болон Арн Немцович нарын өргөний талаар Аги маань бидэнд гоё ярьж өгнө. Тэгээ студид шатар сонирхогч, шатрын стример Аги, хөтлөгч Урнаа хоёр ажиллаж байна. За энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд урнаа. За өнөөдөр тэгээ бүгд энэ одоо маш гайхамшигтай түүхэнд үлдсэн энэ одоо өргийг бас одоо бүгдээрээ бас үзэж байна. Энэ өргийг бас тайлбарлах болсондоо би бол маш их баяртай байгаа. Тэгээд одоо яг хуу бид нар ч хандаа ингээд уран зураг одоо өлөгдөг штэ тий. Тэгээд хэрвээ үнэхээр шатрын фэн шатад хайртай хүн байгаад хан дээр нэг тийм шатрын өрг одоо хан дээр тийм өлөг шаардлага юм. Энэ өргийг бас тавьж болно гэж би бол хэлмээр байна. Тий, бас байж болно шүү дээ. Яг тэр тоос хоёр өнийхөн зургийг нь доор нь тавиад дээр нь ингээд өргийн нүүдлүүдийн одоо бичээд ч юм уу те. Энэ өрг бол яг ийм одоо маш гоё өрг байгаамаа гэсэн үг тий. Тэгээ энэ өргийг бас өнөөдөр та бүхэндээ тайлбарлах боломж олцсонд бол маш их баяртай байна. За тийсээд түлээж байна. За тэг юуны төрөнд ингээд мурнаагийнхаа олж цуглуулсан мэдээлэлтэй танилцъя. За хоёр тамирчтай танилцуулнаа. Герман улсын шатарчин Сэмиш гэдэг байгаа. За яг тэмцээний үеэр бол 26 настай ийм залуу байж. За харин Зүлт холбоот улсын шатарчин Немцовичийн хувьд бол 36 настай буюу өрсөлдөгчөөсөө 10 ах ийм хүн байсан байна. Тэгээ 1923 оны Кофенгагенд болсон тэмцээн. Тэгээ 1923 он гэдэг бол дэлхийн 1-р дайнд дуусаад яг 5 жил өнгөрч байгаа үе. За Европт ядуурл, инфляц, улс төрийн одоо хямралтай Герман улс бол одоо Версалийн гэрээний дарамтанд эдийн засгийн сүрэлд орсон байсан энэ үе. Тэгээ дайн бол харьцангуй тайван, жижиг ийм төвийг сахисан улс байсан болохоор одоо урлаг, шатар, соёлын хүмүүс бол Кофенгаген хотыг амар амгалан одоо ийм газар гэж үздэг байсан. За энэ бүхний дундор хоёр өөр хувь тавилангийн тамирчид Кофенгагены жижиг тэмцээнд учирсан нь одоо сонирхолтой хувь заяа гэж хэлж болохоор зүйл юм. За Немцовичийн хувьд бол одоо энэ дайн, шахалт, антисемитизм гэдэг юм. Өрцөн ийм еврей гаралтай мастер юм. За антисемитизм гэдэг нь болохоор одоо еврей жүүд гаралтай хүмүүсийг үндэс шашин угсаа, соёлын шинжээр нь ялгарлах, үзий ядах одоо энэ үзэл суртал гэсэн утгатай үг шүү. За Латв төрсөн одоо еврей гаралтай хүн. 1910-аас 1920-од оны Европт еврей хүмүүсийн эсрэг үзлэх байсан болохоор Немцович сэтгэл зүйн хувьд бас ийм дарамтанд амьдардаг байсан. Дайны дараа нутган докторгүй болж Герман, Австрид амьдрахад санхүүгийн бас хүндрэлтэй байжээ. 1922 онд Дайн руу нүүж Кофенгагенд 50 амьдралыг эхлүүлсэн. За шатар бол түүнд зөвхөн спорт биш, амьд дүлдэх боломж, өөрийгөө илэрхийлэх одоо нэг ийм цорын ганц хэлнэ гэж хэлж болох байсан. За Немцовичийн зан чанарын хувьд бол маш их мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй. За хэн нэгэн өрсөлдөгч нь одоо муу нүүдэл хийх юм бол бас нэг хүлээн зөвшөөрч чаддгүй одоо ууралдаг тухай ч гэсэн ийм түүхүүд бас байдаг юм билэ. Гэхдээ одоо яг стратегийн одоо гүн ухаанч маш их төвчээртэй юм одоо тэгээ бодолтой нуруутай юм хүн байсан гэж хэлж болно. Тэгээд энэ тэмцээнд яагаад Немцович бас илүү хүчтэй байсан бэ гэх юм бол мэдээж одоо насны 36 наснд хүнд туршлагаараа бас нэг тий оргилд гарсан байдаг гэж бас хэлж болно. Тэгээд дайн улс шинэ амьдрал эхлүүлээд 50 орчинд анх удаага өдөр бүр бэлтгэл хийж одоо чадчихсан үе. Тэгээд бас My System гэдэг ийм номоо бичиж эхлэхийн өмнөх жил нь байсан болохоор түүний оюун ухаан бас хамгийн одоо яг тийм номоо бичижсэн үеийн таарсан гэсэн үг л дээ. За Земишийн хувьд бол 26 настай. За сайн сурагч авиаслаг залуу одоо Герман мастер байсан. За Даны дараах Германд амьдарч байсан залуу тамирчин. За 1923 оны үед Герман улс эдийн засгийн хямралтай талхны үн 3-4 дахин нэмэгдээд байсан. Одоо гифер инфляцийн үе гэж хэлдэг юм байна. Залуу мастеруудад ивент тэтгэгч олдох бас ховор замын зардалч одоо тэр бүхэл одоо хүнд байсан те. За ийм нөхцөлд бол Кофенгагенд очиж тэмцээнд орно гэдэг нь түүний хувьд ер нь маш том боломж байсан. За энэ хүү шатарчны зан чанарын хувьд бол амьдралтай их тайван, дулаан одоо ийм эерэг элдэг зантай, инээмсэглсэн одоо тийм хүн байсан байна. Нээлтийн онолд бол маш авьяастай. Дараа нь бүрийн Semish Variation гэх юм олон нээлт одоо түүний нэрээр ингэж нэрлэгдэн үлдсэн нь бол одоо гайхалтай авьяастай гэдгийг илтгэж байна. За 1923 он тэр 26 настай 26хан настай гэх юм уу туршлага болон сэтгэл зүйн хатаа харьцуулахад Немцовичийн өмнө бол жоохон сулавтар байсан гэж хэлж болно. За ийм мэдээлэл болсон. Тэгээ ер нь нөгөө нэг түрүүн нэвтрүүлгийн гарчиг дээр хэлсэнчлэн за
энэ мөчийг одоо шатрын түүхэнд хинч хөдлөхийг хүсдэггүй. Гэхдээ хөдлөхөөс өөр аргагүй. Гэхдээ хөдлөх нь сүрэл гэж одоо Немцовичийн энэ зөвхцөн санааг тогт харуулдаг гинэ. Тод харуулдаг. Вау, nice. За баярлалаа Орно. Маш гоё мэдээлэл оцгуулсан байна. За Орно маань болохоор маш сайн судалгаатай өдөр үрэл улам бүр сайжраад байгаа. За яг үнэн. За энэ одоо өргөн маань болохоор мөнхийн цогцонг өрг гэж байгаа тийм. Тэгээ цогцонг гэдэг бол шатрын нэг төрлийн бас хэллэг юм. За Германаас үүсэлтэй тийм хэллэг баха. Гэхдээ яг тийм одоо олон янзын одоо тоглоомн дээр бол ашиглагддаг тийм хэллэг юм байгаа юм. Яг үнэн. Үнэхээр тийм одоо цогцонг тийм одоо байралд орно гэдэг маань нүх сайн нүүдэл байхгүй болчихно гэсэн үг. Тэгээ бүгд өнөөдөр харнаа энэ өргөөстэй яг ямар байрлалыг цогцонг гэдэг юм. Тэрийг бас бүгд харна. Тэгээ өрсөлдөгчөө тийм байралд ингээ оруулах одоо чадвар бол өөр гайхалтай. Тэгээ оруулаад тэгээд оруулах юм бол нөгөө тал нь бол хожигдохоос өөр аргагүй болдог байхгүй юу. Тэ цогцонг гэдэг маань юу ч нүүх одоо боломжгүй болно гэсэн үг байхгүй тий. Тийм байрлалдад энэ өргөдөр бол хар талаас бол ар Немцов гэж бол цагаан талыг бол оруулсан байна гэсэн үг. За тэгээ би бас баг мэдээлэл өгье. За энэ хүү өргөн болохоор 25 нүүдэлтэй тийм өрг байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол энэ хүү тэмцээн бол 1923 онд болсон. Тэ одоо ч бол 2025 он тий. Бараг одоо 100 жилийн өмнө одоо тоглогдсон өрг шүү дээ тий. Тэгээ бүгдээрээ бол одоо тийм 19-р 100 20-р зуунаар ингээ аялаад байгаа. Яг тухайн одоо түүхэнд үлдсэн одоо хүмүүсийн хоорондоо тоглосон өргүүдийг бүгдээрээс өнөөдөр ингэж үзэж байгаа нь маш их тийм одоо хувь заяатай тий. Маш гоё зүйл юм аа л гэж бодож байна да тий. За энэ хүү 23 оны энэ хүү тэмцээнд болохоор Ар Немцович, Земиш, Тартаковер, Шпилман, Якобсон, Мюллер гэж 6 он бол энэ тэмцээнд бол оролцсон байгаа маа гэсэн үг. Бүгдээрээ бол тохиолдол маш хүчтэй тоглогч нар байсан байгаа. За өнөөдрийн өргийн одоо шин Немцовичийн талаар бол бас өнгөрсөн нэлээдэн дугаарын өмнө бол бас тийм өрг оруулсан байгаа тийм. За тэгээ энэ хүн бол үнэхээр одоо гайхалтай супер хүн л дээ. Немцовичийн тухайд нэг зүйл ярих юм бол дэлхийн 1-р дайны өмнө бол Ар Немцович тийм гялалзж байгаа од байсан. Одоо яг шатрын хүрээнд бол тийм маш ингээд хурдцтай өсөж байгаа тийм од байсан байхгүй. Тэгээд 1-р дайн 1914 онд гараад тэгээд Ар Немцович болохоор нэг хэсэг жоохон ур чадвар нь буурсан гэх юм уу да. Тэгээд 1900 тийм одоо 20-од оноос ахгуулаад Немцовичтэй хиндэж хэлэлгүй чимээгүй хүн бэлтгэлээ ингээд шаргуу хийж эхэлсэн байдаг байгаа. Тэгээд 1923 онд бол Немцович ингээд шууд ингээд илт ингээд тод товон гарчсан гэсэн үг. Тэгээд тэгж одоо өөрийгөө ингээд тийм одоо бусдад бол харуулсан таниулсан тийм байгаамаа гэсэн үг. Тэгэхээр ер нь тийм одоо уухгүй хөдөлмөр, уухгүй бэлтгэл гэдэг бол өнд бол маш их тийм өгөөжөө өгдөг байна шүү дээ тийм. Немцович болохоор тэгээд анхандаа бол тийм ингээд маш сайн байж байгаа. Тэг нэг хэсэг ингээд шатрын бэлтгэлэн доголдоод тэгээд буцаад ингээд бэлтгэлийг уухгүй тийм хийсээр хагаад ямар сайн амжилтанд хүрч чадсан тийм гайхамшигтай. Энэ хоёр эрхэн бол бүхий л амьдралынхаа туршид шатраар амьсгалсан тийм хоёр гайхамшигтай эрхэн байгаамаа гэсэн үг. Тэг шатар гэдэг энэ гайхамшигтай ертөнцөөр бүх амьдралынхаа туршид аялсан гэсэн үг тийм хоёр хүн байгаамаа гэсэн үг. За энэ хүү одоо тэмцээнд болохоор Немцович маань 10 өргөөс 8 он авсан. Тэгэхээр бол маш өндөр үзүүлэлттэй тоглосон байна. Хоёрдугаар байранд болохоор энэ хүү цагаан талаас тоглосон Фредрих Земиш орсон байна. За тэгээд өнөөдөр ингээд цагаан талаас тоглох одоо Фредрих Земиш гэж хүний талаар бас ингэж товчхон ярий. Немцовичийн талаар бол би бас өнгөрсөн удаа бас ярьсан. Тэгээ урнаа маань сая бас маш сайн мэдээлэлүүд өгсөн учраас өнөөдөр болохоор Земишийн талаар бас жоох яриа гэж бодож байна. За Земиш болохоор шатрын онолд ер нь хоёр эрхэм бол аль нь. Ялангуяа Земиш бол шатрын онолд ингээд хой нэмрээ оруулсан. Шатрын онолыг хөгжүүлэхийн тулд орчин үеийн шатрын онол гэдэг маань бол одоо энэ одоо онолыг хөгжүүлсэн эрхмүүдийн талаар бүгдээрээ бол ярилцаад байгаа, өргүүдийг нь бол судлаад байгаа, анализ хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. За Земиш болохоор эртний энтэг хамгаалт гэж хамгаалт байдаг. Яг энэний тийм одоо өнгөрсөн одоо өргөдөр бол яг тэрийг одоо бүгдээр бас харсан байгаа те. Хар талаас тоглож байсан шүү дээ. За энийг одоо ер нь бол би бол орчуулгатай би бол ноёны энтэг хамгаалт гэж бол нэрлэмээр байгаа байхгүй юу гэнэ бол. За тэгвэл манайхны бол хэллэгэл эртний энтэг хамгаалт гэж нэрлэдэг байгаа. За Немцо Indian Defense гэж байгаа. За Немцовичийн систем гэж байгаа тийм. За тэгээд Бирсний энтэг хувилбар байгаа. За мөн тийм Алекийн хамгаалт гэж байдаг. Эдгээр хамгаалтууд дээр өөрийн гэсэн хувилбартай хүн юм байгаа Земиш. Англиар нь болохоор Саймиш
гэдэг те. Өөрийн гэсэн хувилбартай тэгээд өөрийн гэсэн шатрын онолд хувь нэмрээ оруулсан гэдгээр бол маш гайхалтай. Тэгээд маш олон жил амьдрч насалж те тэгэж одоо бүх амьдралаараа тийм одоо шатрын хөлгийн ард байсан хүн юм байнамаа. За тэгээ мөн одоо сахиад нэг одоо зүйл ярих юм бол анхны 27 их мастрын нэг байгаа. За 20 дугаар зууны дунд үед те FIDE гэж те олон улсын тийм шатрын холбоо байгуулагдаад 27 онд бол их мастерс болоод олгосны нэг нь бол одоо энэ Зэмш. За Немц овч гэсэн бас мөн гэсэн үг те. Энэ хоёр ирэх юм бол айл муу юм байнамаа. За Зэмшийн хувьд болохоор яг энэ тэмцээний үед болохоор шин залуу тоглож байсан. Альтервас хэлсэнтэй. Тэгээд энэ одоо тэмцээнээс бол маш их зүйлийг ойлгож авсан байдаг. Маш их зүйлийг ойлгож авч маш их ур чадварыг эзэмшиж те. Тэгээд бүр ингээд цаашдаа улам сайжрах тийм сэтэл өртөн гэж үссэн байдаг байхгүй. За тэгээ явандаа бол одоо шинэ Зэмш бол 29 онд одоо алдарт одоо Хосе Раул Капабланкаг бол хоцсон байдаг. 29 онд бол те. Капабланка бол өөрөө бол супер амтэн шүү дээ. Ингээд гайхамшигтай. Гэвч тухайд 29 онд Капабланкаг бас хожиж чадчихсан. Одоо бид нар ингээд 1929 онд очих юм бол Капабланкаг бол биелээ хожихгүй. Тэ? Тийм амар те бүр ингээд байглаас яасан авэс бэлгтэй тэ? World Champion дэлхийн аврах те. Тийм нэг би бол хожихгүй. Тэгэхэд энэ хүн бол хожижсэн байгаа. Фредерик Зэмш гэж хүн бол. За тийм одоо гайхалтай хүн юм байнамаа. Тэгээ яг сүүл рүүгээ жоохон насны яваад ирэхин цагт бол нэг төрлийн нэг юутай болсон синдромтой гэх юм уу та. Тэр нь юу гэхээр удаан боддог синдромтой болсон байгаа. Ингээд боцоор хагаад нөгөө одоо өөртөө оногдсон цаг хугацаанд ингээд дуусаад хожигдчихдаг болсон байгаа юм. Бүр нөгөө тийм одоо 13 өрөг дараалан тэ удаан бодсноос болж хожигдсон тохиол байдаг. Тийм хүн юм байнамаа. За тэгээ өнөөдрийн одоо бүгдээрээ өргөө болох нэг одоо үгээр эхлэе. За 10 Немц овчийн хэлсэн үг байгаа. Тэрний юу юм бэ гэхээр хөлөг дээрх одоо тэр хийгдсэнтэй тэр сайн үдэл хамгийн түрүүнд эхлээд хүний оюун бодолд хийгддэг гэж одоо 10 Немц овч хэлсэн байдаг нэ. За тэгээ энэхүү одоо сайхан үгээр өнөөдрийн бас өргөө эхэлнэ. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөлөөгөө орно. За интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани ивент гэж ажиллаж байна. Тэгэхээр одоо нэг Европоос ч юм уу, за Европ битгий хэл одоо зарим нэгэн том брэндүүдийн бүтээгдэхүүнийг авах гэхээр нөгөө манад ажиллах боломжгүй гэдэг би тэгээд гайхаад чинь техник төхөөрөмжийг хаанч ашиглаж болдгоо мүү гэсэн нэг гигагерц гэдэг асуудал байгаадсан юм байна. Тэг үүнийг бол одоо Univision шийдсэн юм байна. Авч чаддгүйс юм авч чаддаг болох нэ. Сүүлийн үеийн гар утас компьютер зэрэг одоо илүү өндөр давтамжтай буюу 5 гигагерц интернетийг ингээд шаарддаг болсон. Тиймээс интернетийн хурд удаашрах галзах зэрэг асуудал нь таны ашиглаж буй төхөөрөмжийн насжилттай холбоотой байх магадaltaй. За Univision шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийн хуучнаасаа ялгарах давуу тал нь гэх юм бол 2.4 ГГц болон 5 ГГц-ийн давтамжаар зэрэг долгион дамжуулах чадвартай буюу энэ хоёрын аль долгионоор нь одоо авах энэ хүчин чадалтай бүх төхөөрөмжүүд одоо ажиллахын боломжтой болсон л гэсэн. Тиймээс та бүхэн маань төхөөрөмжөө 3-5 жил ашигласан бол төхөөрөмжөө шинчилж илүү өндөр хурдны интернетийн үйлчилгээг аваарай. За яг төхөөрөмжөдөө биш ч гэсэн төхөөрөмжөө шинжилчихэд хурдан интернет чинь маш чухал байна. Univision-тай холбоотой заавар мэдээллийг та бүхэн маань IPTV-ийн Univision Tips хэсгээс авах боломжтой. Тэгээд хүмүүс заавал нөгөө оператортой холбогдож нөгөө цаг заваа өрөх биш. Одоо тэнд ч гэсэн нөгөө нэм Tips-с мэдээллүүдийг өгж байгаа учраас та өөрөө ингээд тав тухтайхан шиг Tips-ээ харчвал нөгөө бүх асуудлууд ер нь адилхан л байдаг те. Нэг бол интернетэн салсан байдаг юм уу, удаашрсан байдаг юм уу. Тэгэхээр одоо Tips-ийг та бүхэн маань одоо байнга өдөр тутамдаа асуудал гарах болно. Одоо Tips руу орж заншвал одоо өөртөө тань илүү амар байх болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Univision CG-мен сайтаас хүлээн авч үзээрэй. Тэгээд нэвтрүүлгийг ивент тэтгэж энэ шатрын гайхамшигтай одоо спортыг танин мэдүүлэх үйлсэд маань ингэж дэмжин ажиллаж байгаа Univision-ийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За та бүгд өргөдөө орцгоё. За тэгээд бүгд өргөдөө орцгоё. За хар талаас болохоор Немц овж байгаа. Цагаан талаас болохоор Фредерик Зэмш тоглосон байна. Тэгээд 10 Немц овжлоо хоцсон байгаа. Би энэ хоёрыг ба штэ. Хар талаас одоо жүүд үндэстэн, цагаан талаас Герман гэж яг ингэж харж байгаа байхгүй юу? Ер нь бас яг үнэн тийм байна. За тэгээ хоёр тийм одоо шатрын суутан тоглосон. За энэ одоо өрг болохоор маш алдартай тийм өрг юм байнамаа. Тэгээд сүүлд үүссэн тэр одоо хөлөг дээр үүссэн байрлалаас нь болоод энэ өргийг болохоор мөхийн цогцонг гэж нэрлсэн байгаа. Immortal цогцонг game гэж нэрлсэн байнамаа. За тэгээ бүгд харъя. За
Цагаан талаасаа Фредерик Зэмш. За яаж тоглосон бэ гэхээр Бирсний уртлын хүүгээ хоёрлгээд эхэлсэн байна. За хоёулагийн одоо үзэж байгаа сүүл өргөд тэгээд бараг л бүгдрээ дандаа ийм одоо гараагаар эхлээд байна. За миний хувьд болохоор би нэг тийм Е4 тоглож байгаа байхгүй. Тэгээд Е4-ийн одоо гараас гарч ирэх байхаа л гэж найдаж байна. Цаашдаа бол тий. Тэгээд ер нь яг хуу агсан төвшөнд бол дандаа ингэж нүдгэлдээ дандаа ингэ тийм одоо Бирсний хүүгээ эхлээд Е4 тоглодог байгаамаа. За ингээд тоолж байгаа үед бол одоо энэний эсрэг бол хамгийн түгээмэл одоо жишээ нь хариу гэх юм да. Нэг бол ингэж нүүн тий. Өөдөөс нь хүүгээ нүүн. А нэг бол морь F6 нүүдэг. За тэ өргөдөр болохоор R нэмж завж болохоор морь F6 нүүсэн байна. За тэнгуут болохоор C4 тоглож байгаа юм. C4. За тэнгуут болохоор E6 нүүж байгаа. За тэнгуут болохоор Фредерик Зэмш яаж тоглосон бэ гэхээр морь F3 тоглож байгаа юм гэж. За энэхүү одоо яг тийм одоо гарааны сонголохоор болохоор тийм одоо анти Nimzo Indian defense. Анти Nimzo Indian гэж тийм байгаа. За анти гэдэг бол тийм эсрэг гэсэн үг. Анти. За тэгэхээр ер нь бол Nimzo гэж болохоор өөрийнхөө одоо гаргасан тийм систем байгаад байгаа тийм. Тэр нь болохоор уг нь бол ингэж нүүдэг штэ. Ингэнгүүт болохоор харийн тимбэг ингэж тавьж тоглолдог. Энэ болохоор Nimzo Indian defense гэж маш тийм одоо алдартай гараа. Энийг эсэргүүцэж тийм одоо гаргасан нэг төрлийн хөлбөр гэсэн үг байхгүй юу. Тэгвэл одоо ийм байдалд орохгүй тулд яаж тоглож байгаа вэ? Морь F3 тоглож байгаа гэсэн үг. Энэ болохоор анти Nimzo Indian defense юм гэж. За тэгээ бүгдээрээ бас нэг юуг нэг халцэргээгээд үзчихье. За Nimzo Indian defense гэж яадаг вэ гэж тэ. За Nimzo Indian defense болохоор морь C3 гардаг. За тэмээгээ бидрүүдээр тавьдаг байна. За ингээд тавьсан тохиолдолд бир C2 тоглодог. За бир C2 гингод хар тал нь сэлгээ идэг. За тэнгууд А3 гэд хатгадаг тэмээл батгадаг. За тэгээд А3-ын тэмээ бол морийг иддэг, бирсээр иддэг, тэнгуул болохоор B6 нүүдэг. За B6 нөгөнгөд болохоор харийн тэмээгээ морин дээр нь тавьдаг G5. Тэнгуул нөгөө талын цагаан тэмээгээ B7 дээр тавьдаг. За энэ урт шугамыг ингээ авж байгаа учраас шугамыг нь хааж F3 нүүдгээ гэдэг нэг иймэрхүү онолтой. Тэ? За энэ бол эхний нэг тийм нэг 8 нүүдэл явж штэ. Энэ болохоор яг тийм одоо албан ёсны бичигдсэн онол гэсэн үг. За бүр тийм одоо агсан төвшөнд гэж байгаа те их мастер төвшөнд бол дандаа энэ онолоор тоглодог. Өөр янз бүрийн өөр нүүдэл бодоод авах шаардлагагүй гэсэн үг. Ер нь шатрын эхний нэг тийм одоо 10-аас 15 нүүдэл бол дандаа онол байгаа. За тэгээд онлын хувилбарыг бол маш сайн сурцсан, зэдэлсэн, голгоо санааг нь ойлгоцсон. Тэгэл ингээд юм онлоор нүүж идэх гэсэн үг байхгүй. Эхний нэг 15 нүүдэл дээр бол огт тийм юм бодоод авах толгоо өвдгөөд авах шаардлага байхгүй гэсэн. Зүгээр аль хэдийн сурсан, зэдэлсэн онлоор тоглолцно. Ингээл тоглолцно гэсэн үг байхгүй. За ийм байдаг байна. За тэгээ буцъя бүгдээрээ. За ийм байгаад байгаа. За тэгсэн чинь нөгөө талд нь хороо тэр Nimzo-ийг одоо эсэргүүцэж гэх юм да. Анти Nimzo Indian defense хийж байгаа юм. За тэгснээс саяны хувилбар явах боломжгүй болж байгаа гэсэн үг байхгүй. За ингээд нөгөөт болохоор нөгөө тал нь ингэж нүүсэн байна. За B6. За B6 нүгээд за энэ нүүдлийн гол санаа бол юу нэ ойлгомжтой те. Ингэж л нүгэж байгаа гэсэн үг те. Цагаан тэмээгээ ишээгээ тавиад энэ шугамыг л авах гэсэн бодолтой байгаамаа. За энэ нүүдэл бол ер нь их тийм одоо хийгддэг тийм нөөдлүүд юм бол нэг байгаамаа. За тэнгуут цагаан тал нь болохоор ингэж нүүсэн байгаа G3. За энэ нүүдлийн бас санаа бас ойлгомжтой те. Ер нь ингэж л нүх зорилготой гэсэн үг. За тэгээд X саяны хэлсэн хоёр санаа бол хэрэгжсэн. Ингээд нүүсэн гэсэн үг те. За ингээд нөгөнгөд болохоор Nimzo гэж болохоор харийн тэмээгээ ядлаа дээр тоосон байна. За энэ маань болохоор бас нэг тийм амар идэвхтэй тийм одоо байрлал биш. Зүгээр нь сайхан ингээл тоож ин гэсэн үг те. Янз бүрийн тийм одоо complication төвг те. Тийм юмас бол зайлсхийгээд зүгээр эхний ээлжинд болохоор хөдөлгөөгөө хийгээд хөгжүүлэлтээ хийх зорж байна гэсэн үг. За тэгээд энэ байрлал дээр болохоор Фредерик Зэмш болохоор морь C3 гэд морио хөдөлүүлээд нүүж байна. За хаартаас сэлгээ хийсэн байгаа. Цагаан талаас сэлгээ хийсэн байгаа. За айл тал нь бол ингэж сэлгээгээ хийгээд хөгжүүлэлтээ хийж байна гэсэн үг. За ерөөхдөө бол одоо энэ одоо бичлэгүүдийг манайхаа байнга үздэг хүмүүс ер нь мэдж байгаа бох те. Шатад хамгийн чухал нь хөгжүүлэлтээ нь бол чухал байдаг. Хөгжүүлэлт гэдэг нь болохоор боднуудаа гаргаад, хөнгөн боднуудаа гаргаад сэлгээ хийх нэг чухал байгаа гэсэн үг те. За тэгвэл хар тал нь бирсний уртлыг үгээр төтөлсөн байна D5. За тэгээ энэ хүүн дээрээ болохоор морь ингэж орж ирдэг нь бол их тийм маш тийм сайн нүүдэл байдаг, чухал нүүдэл байдаг. За энэ морийг одоо холдуулах аюу хэцүү байдаг. Энэ морийг. За тэнгууд нөгөө тал нь болохоор C6 нүүсэн байгаа. За энэ бол яг тийм сайн идэвхтэй нүүдэл бас биш байгаа. Нөгөө талаа энэ одоо бодныгоо тэмээнийг хөлийг хаачиж байгаа гэсэн. За
За тийм ээ бол яг ийшээ гарч болох юм те. Энэ нүүдэл хийжээ. За тэгэнгүүт болохоор CD гэж итсэн байна. Нөгөө тал нь бас CD гэж итсэн байна. За ямар ч энэ шугам бол хаагдцсан одоо бол те харъя. За тэгэнгүүт болохоор харын тэмээгээ F4 дээр бол тавьсан байна. Зэмш маань. За энэний оронд бас өөр ямар нүүдэл байж болох вэ гэхээр тэмээгээ морин дээр нь тавьж болно. За морин дээр нь тавих юм бол ер нь бол шууд нүх нүүдэл нь энэ нүүдэл байгаа. H6 гэж шууд хатгана. За ингээ хатгах юм бол ингээ тавих юм бол жоохон муу гэсэн үг те. Яг нөгөө талаар ингээд харын байрлал нь сайн болчихж байгаа. Яг энэ хүү урагшаа нүгээд эндээ ингээ зай гарсан ч гэсэнтэй бол хар бол илүү хамгаалттай болчихж байгаа. За энэний оронд бол ингээд юм одоо морийг идэж болно. Ингээд идэж болно. За тэнгууд F4 рүүгээ морийг хамгаалж болно. Тэнгууд болохоор морис руу гардаг ч юм те. Иймэрхүү маягаар бас ингээд тоглох юм бол аль тал нь бол яг адилхан тийм одоо байрлал тэнцүү байрлал байна гэсэн үг. За тэгээ буцъя. За энэ дээр болохоор тэгээд Фредерик Зэмш маань тэмээгээ F4 дээр тавьсан байна. За тэнгууд болохоор энэ дээр болохоор 10 нэмц авъяч. За ер нь одоо ихэвчлэн бол яг энэ байрал дээр бол ингээд морио нүгэд ч юм уу тоглоно те. Нэмц авъяч нэг маш сайн нүүдэл хийж байгаа юм. Энэ А6 нүүдэл. За яг нэг талаараа бол энэ нүүдэл маань болохоор морины хөлийг хааж байна те. Окей сайн нүүдэл. Нөгөө талаар энэ нүүдлийн гол зорилго маань энэ хүүгээ уушаа нүх гэдэг байгаа. Гол зорилготой нүүдэл байгаамаа. За яагаад ингэж нүх гэдэг байгаа нь би бас та бүхэнд удахгүй танилцуулъя. За тэгээд даалгавар тийм Агийн дэргийг C1 дээр авчирсан байна. Тэнгүүд энэ хүү нүүдлээ хийсэн байна. B5. За одоо энэ дэр ингээд B5 энэ нүүдлээ энэ хоёр хүү байгаас B5 D5. Энэ хоёр хүүний яг энэ уртлын буудал C4 буудал их тийм сайн буудал байгаа. За тэгээд энэ дэр болохоор Бирс B3 гэж дөнгөт морь C6 нүс. За тэгээд энэ яг My Systems гэдэг одоо 10 цаг гэж өөрийнхөө номон дээр бол бичсэн байсан л да. Энэ C6-гийн морь болохоор өөрөө хий үзэгдэл гэж нэрлсэн байгаа нэг. Хий үзэгдэл гэдэг. За энэ морь бол өөрөө бол ингээд нүүж гарч ирээд энэ морины хамгийн гол зорилго нь ийшээгээ нүгээд даа нь ийшээгээ нөх юм одоо зорилготой байх. Энэ хоёр хүнийхэн хөл дээр ийшээ орж ирэх. C4 дээр орж ирэх гол зорилго нүүж байгаа юм. За тэгээд та бүхэндээ бас хэлэхэд бол шатарт нэг ойлголт байдаг. Тэр нь ямар ойлголт вэ гэхээр олон удаа нүүсэн бод бол илүү их үнц нь болон хүч ордог гэж ойлголт байдаг. За ингээ харах юм бол одоо энэ морь байж тэ харын морь бол нэг л нүсэн тэ нэг л нүсэн. Окей. Энэ морьд бол яасан? Эндээс ингэж гарч ирээд ингэж нүсэн тэ хоёр нүсэн байна. Тэгэхээр энэ хоёр морийн хувьд аль нь илүү үнцэнтэй гэвэл энэ морь илүү үнцэнтэй гэсэн үг тий. За тэгээ энэ дэр болохоор энэ яг тухайн өргөдөр болохоор энэ мориороо энэ морийг идсэн гэсэн үг байхгүй юу? Тэгээ их тэр My Systems ном дээр бол нэмж авч хэлсэн байлээ. Энэ нүүдэл бол яг өндөө бол жоохон тийм сайн нүүдэл биш те. Ягаад тэгэхээр энэ морь дөнгөж гарч ирж байгаа морийг өөрийнхөө 2 удаа нүүсэн мориор ингэж идэнэ гэдэг бол тийм сайн биш ээ гэж хэлсэн байдаг байгаа те. За тэгээ энэ морь маань болохоор энэ морилуу довтлцоос гадна хүүрүү довтлоод байгаа. Тийм бааз. Тийм энэ хүү түрүүнээс шамгаалтгүй байгаа тийм үү? Үгүй. За ерөнхийдөө өмнөх байрлал бол ийм байгаа. Одоохондоо бол энэ хүрээ давталсан юм бол юу ч байхгүй. Тэгээ Бирс B3 гингүүд морь C6 орж ирснээр одоо энэ хүрээ давталж байгаа гэсэн үг. Ингээд давталж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг талаараа бол энэ мориороо энэ морийг эзэн нь энэ хүүгээс хамгаалж байгаа нүүдэл байж болох юм. Нөгөө талаар бол хүүгээ хамгаалах арга бол олон байгаа шүү дээ. Энэ хүүгээд нүжиж болно, ингээд нүсэнч болно тий. Тийм олон нүүдэл байдаг. За энэ дээр бас бүгдээрээ нэг тийм хувилбар гаргаж ирнэ. За ингэж идэхээс одоо өөр илүү сайн нүүдэл нь юу байсан бэ гэж те. За илүү сайн нэг нүүдэл нь бол за энэ мориороо энэ хүүг идэнэ. Энэ нүүдэл нь болохоор тийм арай илүү сайн нүүдэл гэж үзэж байгаа. За бүгдээ жоон буцъя. C-ийн мориороо энэ хүүг идэнэ. За энэ хүүг идэнгүүт болохоор энэ дээр ингэж нүүж болно. За нэг бол мориороо энэ хүүг гэж болно. Нэг бол хүүгээрээ энэ морийг гэж болно гэсэн үг те. За энийг бүгдээ харъя. Мориор энэ хүүг ингээ идлээгээ одоо тэнгуүтэн мориороо ядотроо тэмэг идэд шаг бирсэр идлээ. За бирсэр идэнгүүт одоо энэ одоо бирсэр давтаад байгаа учраас бирсээ олдууллаа. Тэнгуут ингэж идэж болно. Тэмэг золлоо. Ноёноор идлээ. Иймэрхүү маягийн тийм хувилбар явж болно. За буцъя. Эсвэл за яг одоо юм байгаа те. Морь ингээ идлээ одоо хүүгээр идэж болно. Энэ нүүдэл бол тийм сайн нүүдэл биш.
Хэрвээ харт талаас ингэж нүүх юм бол нөгөө талтай ашигтай, цагаан талтай бол илүү ашигтай гэсэн үг. За энэ нүүдэл явах юм бол яаж нүүх вэ гэхээр морийг идээд тэмээгээр идэнгүүт нь тэмээг нь иднэ гэсэн үг. За хэдий ингээд юм одоо бодны харьцаа бол адилхан байгаа ч гэсэнтэй бол энэ бол харт тал бол маш идэх юмутай. Цагаан тал бол арай илүү идэвхтэй байна гэсэн үг. За цаашаа ямар хувилбар өрнж болгоо гэхээр энэ морио энэ тавьж болно. Хүнийхээ хууль дээр хамгаалтан дээр. За тэгвэл ингээд юм бод F-ийн тэргийн нэг дээр тавиад 2 тэргээ давхарлаж болно. За 2 тэргээ давхарлангууд нөгөө тал нь ингэж нүүж болно. За 2 тэмээг солиё гэдтэй. За 2 тэмээг солиё гингүүд одоо өөрөө ингээд очиж идэхгүй шүү дээ. Бирсээ тавина. Хэрвээ айл идэх юм бол би идэн тий. Ийм их маягийн тактик байгаа. За ингээд идлээгээ бодох юм бол бирсээр идлээ. Тэнгүүд бирс А5 гэд тоолж болно. За бирс А5-ын гол зорилго энэ хүүрөө товтлож байна. Тийм ээ. Хамгийн гол санаа бол за хүүрөө ингээд товтлонгууд морийг идэж болж байна. Хүүгээр идлээ. За энэ хүүгээ зүгээр өгч болохгүй учраас А3 нөөж байна. За тэгвэл нөгөө тал нь болохоор А-гийн тэргээ Е8 дээр нөөж болж байна. За энэ хүүгээ бол бас хамгаалаад байна л та. За тийм үед болохоор бирс Е3 гэдэг юм уу. За иймэрхүү маягаар ингээд цаашаа гэдэг үргэлжлэл бол байж болно гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцчихъя. За тэгээ энэ дээр за тэгээ саяны одоо үзсэн хоёр хувилбар нь болохоор морийг энэ цагаан тал нь мориороо нөгөө морийг идэхээс одоо өөр одоо ямар хувилбар байна гэдгийг одоо харсан байгаа. За тэгээ яг тийм өргөдөр бол ингэ идсэн байна. За окей идэхээс өөр аргагүй те. Ингээ идлээ. Тэнгуэл болохоор H3 нүүж байна. За H3 гэж нүүдэн болохоор морины хөлийг ер нь бол хаагаад байна уу гэж надад бол харагдаж байна. Нөгөө талаас ноёндоос ингэ тийм одоо зай гаргаж өгч байна гэсэн үг. За H3-ын оронд бас өөр бас нүүдэл бас байж болно. Бүгдээрээ нэгэнт одоо тийм шатрын өрг анализ хийж байгаа юм чи те. Өөр ямар нүүдэл байж болох гэдгийг харъя. За энэ дээр болохоор яг олж харахад мэдлэг хэцүү нэг нүүдэл байгаа. Тэр нь болохоор морь E4 гэсэн нүүдлэж болно. За морь E4 нүүнгүүт одоо юуг өгж морь өгж штэ. Хүүгээрээ морийг идэх юм бол ингэж идэх гэсэн үг. Иймэрхүү маягийн тактикууд их байдаг гэсэн үг. Ингэснээр одоо энэ айлын энэ хоёр хүү болгоны шугам дээр ирж байгаа гэсэн үг те. Нэгсэндээ айл нь болохоор баг зэрэг одоо ингэж жоохон байрлал муудаад нөгөө талаар болохоор саяны одоо нүүдлийг хийсэн тал нь бол илүү нүүдлэн сайжирч байна гэсэн үг. За ингээд нүүлээ. За бүгдээр харъя. За энэ одоо хүү суулгаа очвол бирс нь ингээд идэж болно. Ингээд бирс рүү давталж болно. Бирс B4 гээд тэмээний хөл дээр хэрэлдэж байна. Ингээд идэх юм бол ингээд идлээ. Тэнгүүл хоороо бирсээ морин дээр нь тавилаа. За бирсийг нэ харын тимээгээ борин дээр нь тавилаа. За инглээ ч гэдэг юм уу те. Иймэрхүү маягийн бас ингээд тоглолтууд байж болно гэсэн үг. За тэгэхээр шатар маань өөр юм олон янзын хувилбартай байдаг. За яг энэ нүн дээр заавал энэ нүүхгүйгээр те ингэж нүүх бас хувилбар байсан биз те. За тэгээд H3 нүүж орчихсон байна. Сайн ихтэй морир нүд ямар гоё нэг уран чихөө те. Тийм нүдлээ шүү. Энэ үү? Харин тийм байгаас те. За нөгөө талаар ингээд морио ингээд нүгээд морио өгч штэ тий. Тэгэхээр одоо айлын нөгөө юу байгаа штэ. 2 тим байгаа штэ. Харцаа 2 тим ээ. 2 тимээгээ салгаж байгаа гэсэн үг тий. Салгаад одоо айл бол зөвхөн хар тимээтэй гэсэн үг. Ингэснээрээ бас нэг үйл ялэг тий. Стратегийн хувьд бол баг зэрэг илүү болж байгаа гэсэн санаа бас байж болно. За H3 нүүлээ. За H3 нүнгүүд нөгөө тал нь болохоор ингэж нүүсэн байгаа. Бирсээ угшааны нүүсэн байна. Дидлээ. За тэнгуүл болохоор ноён H2. За тэнгуүл болохоор нөгөө тал нь болохоор морь H5 нүгээд ижид давталж байна. За энэ дээр болохоор бас тухайн одоо өргийн анализ дээр нэмцөө гэж өөрөө бол хэлсэн байсан. За уг нь миний уг нь бол хүсчихсэн зүйл маань юу байсан бэ гэхээр бирсийг ийшээ аваачаад даа нь морийг ингэж нүгээд дараа нь ингэж нүгээд тэг ийшээ оруулж ирэхтэй. Иймэрхүү маягийн нүүдэл бас байж болох юм аа гэж би бол тухайдаас бодож исэн гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо юу яадаг штэ сайн буудал гэж ойлгохтой байна. Сайн буудал. Тий, сайн буудлын төлөө явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. Өмнөх морь тэгэд ирсэн штэ. Ирсэн. Энэ морь бас л тийшээ. Одоо энэ морийг бол уг нь бол яг үүндээ болиулах зүйл бол юу ч байхгүй. Тий, ингэж нүгээл, ингэж оож ийн гэсэн үг тий.
ийм санаа байж болох юмаа гэж би тухайн үед яг өргөн үеэр би бол бодсон гэж байгаа. Өргөн үеэр бодсон. Тэгээд би бол за эсрэгээр нүчэдөө. За заавал энэ нүүдлийг хийгээд оч шаардлагагүй юм байна. Ингэж нүүх юм бол болохоор моримонлохоо нэлээд удаа нүүгээд тэгээ нэлээд ээлж алдчих магадгүй юм шиг байна. Гэсэн үндсэн дээр бол морь шууд ингэж нүүж байгаа. Давтлаад. За ингэж нүүж байгаа тохиолдол болохоор яасан бэ гэхээр мэдээж өөхөх хүсгүй те харын тэмээг хойш нухраагаад тоглосон байна. За тэнгуүл хоо нөгөө тал нь F5 нүүсэн байна. За байрлалаа улам бэхжүүлээд уушаага довтолж тоглож байна. За тэнгуүл хоороо бэрсний иш орж иж байна. Бэрсний нэг. За өөрийнхөө одоо байсан ангатч бодол руу орж иж байна гэсэн үг те. За одоо энэ нүүдлийн гол санааг ойлгож байна уу? Яг энэ бодлоос ингэж орж иж шүү дээ. Энэний санааг нь ойлгож байна уу? За харъя. Бисээ энэ харын хүүг ямар гой байрлаа вэ гэж яг харж илээ л та. Тэ? Маш сайн хамгаалалттай. За идэрөө. Тий. Тий. Бэрс морилууд арих гэж байна. Яг зөв. Яг зөв. За одоогоо санаа бол энэ хүүгээ уушаа нүгээд тэгээ бэрс нь морилоо тоглож. Тийм байна. Ийм санаатай бол ингэж нүүж байна гэсэн үг. За ингэж нүүж чинь нөгөө тал нь яасан бэ? Энэ хүүгээ уушаад л гэж морилоо татсан байна. Би дөрөв. За моринд бол нүүдэл байхгүй. Иш орчдохгүй те тэгээ хойшоогоо ухарсан байна. Өөрийнхөө хангалтч байрал руу бол ухраад орсон байна. За тэнгуүл хороо дараа нь яасан нүүжсэн бэ гэхээр ингэж төсөн байгаа. За энэ одоо бодол. За одоо яаж одоо энэ хүү угшаа нүүх юм бол энийг иднэ гэж те. За тиймээс болохоор тухайн үед Немц Фридрих Зэмиш ингэж төсөн байгаа. Холдуулаад одоо бол нүүнэ гэсэн үг. Ингэж төсөн байна. За тий одоо энэ дэр бүгдээ бас нэг тийм хөлбөр харж иж бодож байна. За энэ дэр заавал ингэ тийм одоо холдуулгаас өөр бол бас нүүдэл байсан байна. Ингэж төж болгосон юм. Шууд ингэж борлоо товтлоод. Мөр яг хоолтон те. Хоош ухраад ирнэ. Төнгүүд харын тимээгээ эвтэрвтэр. За мөр магадгүй ингэж орж болж байна. Одоо энэ бол аймаг яригч те. Хоёр хүнийхээ хөлн дээр бол мөр бол ингэж зогсож байна гэсэн үг те. За төнгүүд ингэж товтлж болно. Бэрс рүү. Тийм байгаас харын тимээний хөл дээр. За бэрс ингээ хойшоо ухарч магадгүй. Төнгүүд магадгүй А4 тоглож болж байна. За А4 гингүүд яг уу. За энэ дээр харъя. За очлоорой. Тийм. За А4 гэх юм бол харын тимээг ингэж нүүж болж байна. За энэ болохоор яг нөгөө юу нүүдэлтэй? Сөрөг нүүдэл. Яг нэг нүүдэл хийлээ. Тэгвэл энийг гэдэг юм холуулахаас өмнө тэгвэл энэ эсэргээрээ буцаагаад давтлах нүүдэл юу байна гэдэг нүүдэл гэхгүй. За ингээ идлээ гэж бодъё. Бэрс нэдлээ. За тэнгуут болохоор за бэрс идээд одоо иж давталж байна те. Хоош ухарч таарна. Тэнгуут одоо тэмээг хоош ухраана. Энэ бол өөрөө маш сайн. Одоо даана хүүг ингээ нүүцсэн байхад бол тэгэл энэ хоёр хүү бол те маш хүчтэй. Хүү болно гэсэн. За тэгээ магадгүй ингээ нүүтгэж юм те. Иймэрхүү маягийн юм одоо хувилбар явж болох байсан байна гэсэн үг. За тэгээ энэ хувилбарыг болохоор мэдээж тухайн үед болохоор мэдээж энийг харахгүй байж байхгүй. Хараад за тэгж байгаа бол сонголтоо хийгээд нүүж байгаа гэсэн үг. За тэгээ ингэж нүүсэн байна. За хоёлаа нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр Од мөндрийн алтан гишүүд гэдэг одоо хүндтэй хүмүүс маань бидний нэвтрүүлгийг ивент гэж ингэж хамтарч ажилладаг. За манай Од мөндрийн нэвтрүүлгүүд бүгдээрээ YouTube дээр өнгөө ингэж орж байгаа. Тэгэхэд өнгөө үзэх одоо боломж нь байгаа. Гэхдээ яг манайхыг ингэж дэмждэг хүмүүс маань болохоор одоо бидний нэвтрүүлгийг үзэх болгондоо энд яг миний багхан ч гэсэн одоо хувь нэмэр орсон байгаа шүү гэдэг үднээс. Гэхдээ нэг хүний хувьд багхан ч гэсэн эднэр маань нийлхээрээ одоо манай үйл ажиллагааг те ингэж хэвийн сайхан явагдахад маш том одоо үнэлж оршгүй юм том тус нэмэр болж байдаг. Тэр шинжлэх ухааны танин мэдгийн Од мөндөр сувг маань 25 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийнхаа хугацаанд нийтдээ 1050 шинжлэх ухааны танин мэдгийн нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүргэхээр одоо бүх нэвтрүүлгийнхаа сэдвүүдийг гаргаад ингээд зорион ажиллаж байна. Тэгэхээр энэхий зорилгыг маань дэмжиж бид бүхэнтэй хамтран ажиллаж явж одоо үзэг сонсогчдоосоо бас хүсдэг. Тэгээд биднийг дэмжиж байгаа хүмүүс маань нэг дор байна гэдэг маань ингээд маш үн цэнтэй зүйл болчдаг. Тэгээд хоорондоо танилцаад нэвтрүүлгүүдээ шууд лайваар үздэг. Бид тэр нэвтрүүлэг дээр одоо бас ингээд лайв үзээд одоо тэ 4 хоногийн дараа гарах нэвтрүүлгийг ингээд шууд үзээд явдаг юм аа. Тэгэхээр хараахан бас алтан гишүүн болж амжаагүй одоо хүмүүс маань
Худалдаа хөгжлийн банкны 94,000 гэсэн IBAN-тай 4191 Тэг 4 518 гэх яг дэлгэцэн дээр гарч байгаа та бүхэн манаас тухтай харах бол дэлгэцэн дээр байгаа шүү. Тэгэд энэ данс руу нэг нэвтрүүлгийг одоо 100 хүрэхгүй одоо тэ нэг 85 төгрөгөөр ч юм уу ингэж дэмжиж байгаа гэсэн санаа юм. Тэгээд 100,000 төгрөгийг шилжүүлээд одоо бидэнтэй ингэж нэг баг хамт олон болоод за бид нар чи хамтдаа нөгөө ойгоо тэмдэглэдэг юм уу бас нэг 100 асуулт энэ төр гээд нэвтрүүлгийг хийгээд эндээсээс алтан гişүүдэд оруулах ч гэдэг юм. Алтан гişүүдээ бас ямар нэгэн байдлаар ингэж ойрхон байх бас санаа оноог уралдуулж яадаг. Тэгээд шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж байдаг. Биднийг одоо үргэлж харж үзэж комент сэтгэлдээ илгээж идэг алтан гişүүдээ маш их баярлдаг шүү. Та бүхний энэ дэмжлэгийг бол одоо яваарч мэлж чадахгүй байна. Тэгээ маш их баярлж байна. Тэгээд аюу гой дотын найз нөхдөвчиг би энийхээ те энэ жоохон саркастик энэ тим гэдэг эзчний мах авсноо ч гэж ах шиг ерөөсөө би энийхээ амьдралыг ингээ андхаа байсан. Ийм сайхан хамт олон болсон байдгаа. Тэгээд та бүхэндээ их баярлалаа. Алтан гишүүн бас болж амжаагүй хэрнээ одоо биднийг бас дэмжих хүсэлтэй хүмүүсээ бол бас нээлттэй байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа алтан гişүүдтэй. За тэгээ бүгд өргөлөөгөө буцаад оръё. За тэгээд сүүлийн нүүдэл бол ингэж нүүсэн байгаа те. За тэгээд энэний оронд байж болох нүүдэл бүгдээ харсан байгаа. За тэгсэн чинь болохоор 18 цаг гэж яаж нүүсэн бэ гэхээр харын тимээгээ ингэж нүүсэн мэдээ 6 дээр. За шууд энэ шиг юу авч जैन те. Шугам авч जैन. За тэгээд одоо яг нөгөө тийм одоо Фредерик Зэмш нөгөө өөрийнхөө хүссэн нүүдлийг хийж байгаа маа. Ингэж нүүж जैन те. Е4. Тэгснээрээ тийм одоо морилоо товтолж байна гэсэн үг. За окей. За яг энэ байрал дээр ч гэсэн бас энэ нөөдлөөс байж болох байсан байгаа. Ингээ нөхөн бол ийшээ хурдаг ч юм уу те. Тийм нөөдөл байж болсон байгаа. За тэгээ шууд Е4-гээд морилоо товчлсон байна. За одоо энэ дээр болохоор ар нэмцовий чинь маш гайхалтай нэг нөөдөл орж ирж байгаа маа. За тэр нь яасан бэ гэхээр морио бол аваагүй. Морио авахын оронд бол ингэж нөөсөн байна. Ингэснээр шугамыг нээж өгч байна гэсэн үг. Вау, энэ супер нөөдөл байна. За 1923 онтой одоогоос яг 100 жилийн өмнө те 102 жилийн өмнө ийм одоо гайхамшигтай нүүдлийг нүүж чадна гэхээр би бол үнэхээр одоо бүр бишрээд байна те. За морио шууд зэлэн дөрөх та. За бид нар ч бол одоочсон бид нар бол ингээд өөрийнхөө бодыг бас өгч чаддгүй шүү дээ. Тэг ингээд сул морь ингээд өгчнө. Тэг ийм ихтгэлтэйгээр нүүнэ гэдэг бол энэний ард бол асар их сайн үнэлгээ байгаа. Өөргөө ингээд сон тоолоод тэ ингээд нүүл тэгэн ингээд тоолцсон байгаа гэсэн үг байхгүй юу? Тоолж агаад ингээд эцэн дээр юм байна морио өгчээ. За энэ маань энд морио болоход юм өгөөш гэсэн үг л дээ. Морио л өгөөш. За тэг яасан бэ гэхээр энэ дээр бол мориог нь л очиж идсэн байна гэсэн үг. За одоо яг энэ байрал дээр тийм одоо өргөн үнэлгээ хасах хоёр болж хувирч байгаа маа. Хар тал нь бол хамаагүй л болоо хувирчж байгаа. За ингээд нүүцсэн чинь болохоор нөгөө тал нь болохоор ингэж идсэн байна. За ингээ харах юм бол сул хүү байсан байна те. Сул хүүг нь бол ингээ очиж идсэн байна. За тэнгуут болохоор бирсээ ингэж нүүсэн байна. Бирчээ 5. За тэнгуут ингэж нүүсэн байна. За ингээд өнөө тийм одоо хоёр дэргээ бол давхарлаж байна. За шатарт нэг ойлголт байгаад байгаа те. За одоо ингээ харах юм бол те хар тал нь болохоор цагаан тал нь бол нэг бод илүү. Хар тал нь болохоор нэг бод дутуу. Тийм болчиход байгаа те. Гэхдээ хэдий нэг бод илүүж гисэнтэй одоо энэ морийг харах юм бол энэ моринд нүүдэл байхгүй байгаа. Тэ? Тэгэхээр хэдий нөгөө тал нь нэг бодоор илүү байсан гэсэндээ нөгөө талд байгаа тэр илүү бод нь ямар ч нүүдлгүй байгаад байх юм бол тэр нь тухайн бод байхгүйтэй адилхан гэсэн үг. Одоо энэ одоо морь бол яг байхгүйтэй адилхан гэсэн үг. Ийм ойлголттой байгаа байхгүй. Тэгээд энэ морийг болохоор ингэ хөдөлгөөнгүй болгоцсон байна гэсэн үг. Энэ морийг одоо ингээд хөлийг нь ингээд уйцсан байна те гэсэн үг шүү дээ те. Ямар ч нүүдлэг болсон байгаа. За тиймээс одоо энэ дэр бол яг одоо өргөн үнэлгээ бол эсэргээрээ баг тийм хар тал илүү. Хар тал маань илүү санаачлагтай боднуудынх нь байршлыг харж гинэ үү те. Энэ хоёр нь давхарлагдсан, хоёр дэрэг давхарлагдсан тийм ээ. Шугамтай, энэ тийм ээ шугамтай маш хүчтэй юм одоо байралтай байна гэсэн үг. За хар тал бол нэгсэндөө санаачлагыг одоо бүрэн одоо авсан байна гэсэн үг. За нөгөө талаар энэ бод байна те. Энэ бод маань бодны ард ноён байгаад байгаа болохоор энэ бод хөдөлж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр ноёноо бол доошоо хийж нэг нүүсэн байна. Нэгсэн нэнтгс гарч ийн гэсэн үг. За тэнгуут болохоор бис рүү давталж байна. F5 дээр бис рүү давталж байна. За бис ингээ ботсон. Хоошоо ухарсан.
За тэнгууд бас ахаад нэг хүчтэй нүүдэл орж иж байгаа. Ингэж нүүж байгаа. Цагаан тэмээгээ энэ тавьж байгаа. За D3. За ингээд өнгөтлөхөөрөө ингэж нүүж байгаа юм. За одоо энэ дээр болохоор нэг нүүдэл хийгээд тэгээ нөгөө тал нь бол бууж өгсөн байна. Одоо бол хар талын нүүдлийг хэлж байгаа. Хар тал нь болохоор энэ дээр нэг нүүдэл хийгээд за тэгээд тухайн нүүдэл хийснээр бол яг жинхэнэ одоо бидний одоо сэдвийн маань нэр одоо цогцонг нь үүсэж байгаа гэсэн үг. За одоо хоёул энийг тийм бод хамтаа олох гээд үзье те. Хар тал тийм бод ямар нүүдэл хийгээд за тэгээ өнөхөр тийм хөдөлгөөнгүй болсон бэ гэж. За энийг бас үзэж байгаа гэдэг үзэгчд маань бас тийм бод хамтдаа олцгоё тийм ээ. За та бүхэн бас үлдэн тийм YouTube дээр үзэж байгаа байх юм бол яг одоо яг энэ үе дээр пауз аваад өөртөө хайгаад үзээрэй. Хар тал одоо нэг нүүдэл хийгээд за тэгээд нөгөө талаар нь бууж өгсөн байгаа. Ямар нүүдэл хийсэн байж болох вэ гэж те. Харин тэрэг биш бах тий. За биш байна. За би одоо ерөнхийдөө тийм хариу хэлье. За энэ дээр болохоор тийм хар тал нь яаж нүүсэн бэ гэхээр H6 нүүсэн байна. Оо ердөө юу? Ердөө нэг юм. За энэ нүүдэл хийгдснээр л хороо Фридрих Сэмиштэй ямар ч нүүдэлгүй болсон. За бирсийг харъя. Нүүж чадахгүй те. Нүүж чадахгүй ямар ч нүүдэлгүй. За энэ харин тийм ээ. Нүүж чадахгүй. Харин тийм ээ хэрвээ ингэж нүүх юм бол ингэж чинь морин. Тэр ингэж нүүдэлгүй. За морин бол нугаас нүүдэлгүй байгаа те. Энэ нүүдэлгүй те ямар ч нүүдэл байхгүй. Эндээс тийм одоо нүүдэл хайж олно гэдэг айгүй хэцүү. За одоо тэр бүгдээр харцгаая те. За ямар нүүдэл байж болох вэ гэж. За хамгийн ихний нүүдэл нь магадгүй А3 гэж нүүдэл хийлээ гэж бодъё те. Тэгвэл ингээд А5 гэж нүчнэ. Хэрвээ ингээд тийм бол ингээд идчихнэ. Морь одоо ч гэсэн нүүдлгүй хിവэрэл нэ гэсэн үг. Амжтай байгааз за буцъя. За тэгвэл ингэж нөө л та. Тэ? За энэ дайжгүй. Тэгээ why not те. Тэгвэл ингэж орж ийн гэсэн үг. За ингэснээр одоо энэ одоо бирсэн нүүдлгүй болчихж байгаа. Бариулсан гэсэн үг. Ямар ч нүүдлгүй байгааз. За тэгээд яг хуу идэгээс харахгүй те. Идэгээс харахгүй. Тэгвэл яг хуу магадгүй баг ингэж идэнэ гэсэн үг те. За тэгээд магадгүй ингэж ухрах юм бол энэ дээр мат. Шаг мат. Тийм байгааз. Вау. За буцъя. За өөр тийм ямар нүүдэл ажиллах вэ? За ингэж нөө хийж бодъё те. Бас л ингэж нөө. За энэ одоо бирсэн нүүдлгүй байгаа гэсэн. За буцъя. Өөр ямар нүүдэл ажиллах вэ? За бүгдээрээ харъя те. Бирс бол бүр шууд утгаар ямар ч нүүдэл. Тэг ямар ч нүүдлгүй. За ингэж нөө л та. Энэ нүүдэл байгаа юм шүү те. За тэгвэл ингээл нүүчнэ. За одоо дахиад бас нүүдэл байхгүй л байгаа тань. Тийм багаз. Одоо яг яаж нүүх юм? За буцъя. H4 нөө. Тэгвэл бүр ингэж орж ирнэ даа айгу бол те. Энэ гурыг давхарлаад. За тэгээд одоо ер нь бол маш хүчтэй аюултай тийм одоо тавталгааныг бол хийх боломжтой. Одоо дахиад цагаан талд бол нүүдэл байхгүй. Тийм байна. Да ялангуяа нэг боднууд нүүдлгүй юм байна шүү дээ ер нь. Тий. Тэгэхээр чинь л одоо ямар хэрэг байх вэ тий. За тэг ингээд H6 нүүсэн байгаа. За ер нь та бүхэнд энэ бяцхан олдоход бол цогцон гэдэг маань бол ер нь хөлгийн ихэн болон дунд үед бол баг үүсдэггүй. Ер нь бол тоглолтын сүүл хаваар ер нь үүсдэг тийм зүйл байхгүй юу? Тэгсэн чинь энэ дэр болохоор яг тийм middle game дээр буюу дунд үе дээр цогцон үүссэн байгаа. Үүсгээд тэгээ нөгөө талаар очсон гэсэн. За тэг ийм нүүдэл хийнгүүд болохоор Фридрих Сэмиш харж байгаа те үнэхээр ямар ч нүүдэл байхгүй байна. Миний хийсэн бүх нүүдэл уусаа буруу байна. За сая бүгд үзлээ те. Хийсэн бүх нүүдэл буруу учраас тэгээ одоо ямар нэг нүүдэл хийвэл хожигдчих гээд байгаа тест те. Ийм байдалд одоо нөгөө талаа оруулж чадаж тэгж одоо тийм одоо хоцсон өөр байна гэсэн. Нэмцаа бичийн Вау. үнэхээр сүрвчийг мэдэрч байна. Тий. Ямар амар нүүдэл вэ нэрээ. Амар байгаад Төвдөө тэр төвлөрсөн байгаа юм аа. одоо энэ H3 гэдэг нүүдэл бол уг нь бол бүр амар ингээд сак мак хийгээд байгаа шидэ мэдээ хийгээд байгаа тийм нүүдэл биш шүү дээ. Зүгээр л нэг хүний нүүдэл нөхдөлтэй одоо ингэ нүүдэлгүй болж байгаа гэсэн. Аимшигт нүүдэл хийсэн байна. За одоо ингээд ямар ч нүүдэлгүй болсон цагаан тал нь бол ямар ч нүүдэл байхгүй болоод тэгээд ер нь бууж өгсөн байх нэ гэсэн үгтэй.
Энэ нэгтэй айгүй хүнд бодууд нь ингээ бүгд байгаа. Бэрсэн байгаа. Нэг тийм брутал барилга гэдэг шиг тэр мэдрэмж төрүүлж байна. Би ингээд сонин мэдрэмж авдсан шүү шатарнаас. Харин тийм. Энийг хэлчихье гэж. Ааха. За тэгээ өнөөдөр бүгдээрээ тэгээ нэг шинэ зүйлийг бас сурч авлааж бодож байна. Энэ болохоор ямар ч хөдөлгөөнгөө болгодог тийм байрлалыг бол цугцунг гэж нэрлэдэг байх нэ. За баярлаа. Нөгөө амтан одоо эдшээ барихтаа ингээ зарим шавжнууд нөгөө мэдээг үжүүлдэг хор шахаад тэгээд нөгөөтг нь зүхтаач чадахгүй амьд хэрнээ муутахгүйгээр тэгээ байгаа тэгээд иддэг байхгүй юу бас яг тийм мэдрэмж төрж байна. Бас тиймэрхүү байна те. Одоо нөгөө 13 100-ны үед чинь бас юу яадаг гэсэн манай нэг тактик гэх юм одоо байлдаа нэ. Тактик болохоор аливаа нэг тийм одоо хотыг одоо шинэ эзэхтэй. Зүгээр ингээ тийм одоо гадна талаар хүрээлэл ингээд баг хэдэн сар байждаг те. Тэнгүү тэр хот дотор ч ингээд усгүй болоод хоолгүй болоод хүнсгүй болоод тэгээд гадшаа гарья гарч чадахгүй хөлдөж чадахгүй байсаар хагаад нэг тийм одоо яадаг штэ те. Яг л тиймэрхүү маягийн гэсэн үг те. Тэгэхээр шатарт хүртэл одоо ийм одоо хүчтэй тактик байдаг гэсэн үг юм штэ. За сая гэхгүй сонин санаа төрлөө. Одоо бид тийм сонин өөр мэдрэмж төрж штэ тий. Тэрнтэй адилхан байна уу? Нэг нь тэрнтэй адилхан байна гэд. Манай үзэг сонсогчд маань бас тий яг ямар мэдрэмж төрсөн бай гой комментээр бас бичээрэй. Тэгээрэй. Тий. За нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани болон Од Мөндрийн алтан гişүүд орслоо. Нэвтрүүлэг NTV Од Мөндрийн радио 107 83.3 хүссэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. За ингээд оюун ухааныг тархийг хөгжүүлж яадаг энэ гоё гайхалтай олон мянган жилийн түүхтэй шатрын спортыг танин мэдүүлж байгаа нарийн гоё мэдээллийг олж ирж бидэнд түгээж байгаа харамгүй түгээж байгаа Агида маш их баярлалаа. Дараагийн дугаараар эрг олцсон. За тэгье. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.